Монгол Улсын ерөнхийлөгч Ухнагийн хөрөл сүхийн бүгд найрамдах Польш улсад хийж байгаа төрийн альчлалын хүрээнд бизнес форум боллоо. Варшавт болсон Польш Монголын бизнес форумд хоёр улсын төрийн тэргүү оролцлоо. Монгол улс итгэлтэй найдвартай удаан хугацааны түнш байх зарчим баримталж байгааг ерөнхийлөгч хэлээд харилцан ашигтай хамтран ажиллахыг уриаллаа. Бизнес форумд хоёр талаас хүнсгүүдийн аж ахуй хөнгөн үйлдвэр, худалдаа үйлчилгээ, уул уурхай, ашигт малтмал, барилга, элчин хүч, боловсрол, эрүүл мэнд, тээвэр логистик зэрэг 20 орчим салбарын 180 гаруй аж ахуй нэгж оролцлоо. 2024 оны байдлаар хоёр орны худалдааны эргэлт 105 сая Америк доллар байна. Манай улс 1 сая гаруй Америк долларын экспорт хийж 104 орчим сая Америк долларын бараа бүтээгдэхүүн оруулж ирдэг. Польш улс нь манай улс руу экспортын хэмжээгээр Европын холбооны улсад тэргүүлдэг орны нэг юм. Бизнес форумын үеэр Монгол улсын хөрөнгө оруулалт худалдааны газар бүгд найрамдах Польш улсын хөрөнгө оруулалт худалдааны агентлаг хоорондын харилцан ойлголцлын санам жижиг талууд гарын үсэг зурсан юм а. Форумыг Монголын үндэсний худалдаа үйлдвэрийн танхим, Польшийн хөрөнгө оруулалт худалдааны агентлаг хамтран зохион байгууллаа.